яг үерхэд ирсэн чинь тэр зан байхгүй болсон. Бүр ингээл явцын донд байнгын ингээл залгаал бүр хаана яаж нээж ингээл асуудаг байсан чи тэрнж байхгүй болол зүгээр л нэг л их токсик би тэр хүнийг тэгж хөөрчлөөд байгаа юм уу гэж бодмоор юм шиг. Яг ийм асуудал тулгарч байгаа шүү дээ. Хүн яагаад ямарваа нэгэн зүйлд донтон, яагаад ямар нэгэн хүнд, яагаад өнгөрсөн асуудалд, яагаад ирээдүйн төсөөлөлтөө, яагаад тэр хүн өөрөө өөрийгөө үнэлж байгаа тэр үнэлэмжиндээ донттой. Хин нэгэн хүнд донтох юм бол одоо жишээлх юм бол ёо тэр залуу амар хөөрхөн анх надтай тэгж харьцдаг байж байгаа бүр ингээд өөрчлөгдсөн штэ. Аль эсвэл зүгээр л тэр хүн өөрчлөгдсөн. Тэр хүн анх надтай сайхан харьцдаг байсан. Явцын дунд өөрчлөгдсөн. Гэтэ би хичээвэл тэр хүн анх надтай сайхан харьцдаг байсан шигээ сайхан харьцах байх гэж бодож байгаа. Энэ бол ингээд донтолтын төлөө хичээж байгаа хичээл зүтгэл байхгүй юу. Тэгэхээр одоо нэг жишээн дээр аваад яриад үзье л та. Marry My Husband гэдэг солонгос K-drama байдаг. Яг тэр K-drama дээр гарсан жишээ. Гол дүрийн эмэгтэй маань тэр залууд бүхнээ зориулдаг байсан өнгөрсөн цаг хугацаанд хамаг бүх зүйлийг нь амжуулдаг байсан, гэр орныг цэвэрлэдэг байсан, хамгийн сайн бэрийн дүрийг гаргадаг байсан, тэг гэр бүлтэй сайхан ханддаг байсан. Тэр залуугийн төлөө тэ одоо гэр бүлээ авч явахын төлөө мөнгийг хүртэл олох гэж хичээдэг байсан. Өөрийнхөө эрүүл мэндийг хүртэл хохирон барин бүх зүйл дээр тэ амьдралаа ингэж авч явах гэж, өөрийгөө хүчтэй байлгах гэж, өөрийгөө мундаг байлгах гэж, хүчрэхэг байлгаж ижил энэ бүх зүйл боломжтой шүү. Бид хоёрын дунд гоё ирээдүй байгаа гэж тэр эмэгтэй явсан. Эцсийн үр дүнд нь тэр залуу яасан бэ гэхээр тэр хүнийг араар нь тавьсан, тэр хүнийг тэ хуурсан, хадмууд нь тэр эмэгтэйг доромжилсан, үл тоосон. Залуу тэр эмэгтэйг үхэлд хүртэл хүргэсэн. Хүснийхэн дараа нь ч болоогүй тэр мөнгийг хүртэл авах гэж дайрсан. За энэ бол хитрхи их одоо энэ хүн өөрчлөгдөж байгаа. Энэ хүн анх надад энэ зан гаргадаггүй байсан юм чинь. Магадгүй би буруу байгаах, надад л буруу байгаах, надаас болоод л ийм болчиход байгаах, надаас болоод яг ингэж өөрчлөгдөд байгаа юм байна гэж бодоод яг тэр хүнээ өөрчлөх гээд хичээгээд байх тусам нөгөө хүн улам давраад бүр хизээч байгаагүй тийм аратны шинж чанарт хувирж байгаа байхгүй. Тэр би яг юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр энэ бол нэг төрлийн донтолт. За донтолт ямар байдлаар үүсдэг вэ гэхээр тархинд ямарваа нэгэн аз жаргалтай зүйлийн мэдрэмж, дурсамж ч юм уу хин нэгэн хүний тархинд чинь бий болгож байгаа тэр мэдрэмж, сэтгэл хөдлөл үүсэнгүүт допамин гэдэг даавар ялгардаг. Тэр нь өөр аз жаргалын даавар. Тархи чинь тэрийг автоматар хадгалцдаг дурсамж болгоод автоматар хадгалсан байгаа тэр даавар чинь тэр залуу итгэлийг чинь алдсан тэр үед дахиад нөгөө дурсамж чинь сэтэрдэг. Нөгөө аз жаргалын өмнөх дурсамж чинь. Би энэ залуутай ийм гоё дурсамжийг бүтээсэн юм чинь. Энэ хүн надад анх ингэж хандж ирсэн юм чинь. Энэ хүн ирээдүйд ч гэсэн ингэж хандана. Магадгүй энэ хүн одоо л зөвхөн тийм байгаах. Одоо л зөвхөн надад те ингэж муухай хандаад байгаа. Яг энэ бол тархичин автоматар бодож өөрийгөө хамгаалж байгаа шалтгаан. Тэгэхээр энэ шалтгаан хитрхи их сонсоод би хичээх хэрэгтэй юм байна. Энэ бол төр зургийнхаа маань. Энэ хүн өөрчлөгдөх юм байна. Би хичээвэл энэ хүн өөр болох юм байна. Энэ хүн миний төлөө тэ анхаардаг болох юм байна. Ирээдүйн төлөө хичээдэг болох юм байна. Хариуцлагатай болох юм байна. Одоо юу гэдгийг те намайг хуурахгүй байна. Тэгтэл одоо Marry My Husband-ийн гол дүр те өнгөрсөнд байгаа тэр болсон бүх зүйлээ хараад өнгөрснийг өөрчлөхөөр шийдсэн юм уу? Тэр үед юун дээр анхаарсан бэ гэхээр би энэ хүнд татагдаж болохгүй юм байна. Окей. За өмнөх удаад татагдаад тэгээ буруу хүнтэйгээ гэрлээд бүхэлд хүргэсэн шүү дээ. Тийм учраас одоо энэ удаад би татагдаж болохгүй маань. Өөрийгөө татагдхаас аварсан, сэргийлсэн. За татагдхаас сэргийлж гинэ гэдэг нь донтолтоос сэргийлж гинэ гэсэн үг. Яг тэр дурлалынхаа донтолтоос сэргийлээд эхлэнгүүт тэр хүн өөртөө анхаарсан, өөрийгөө хөгжүүлсэн, өөрийгөө шинжилсэн, өөртөө цаг зав зарцуулсан. Тэр цаг нь ч гэсэн өөрт нь хамгийн үр дүнтэй карьерийн хувьд хөгжсөн, гадаад байдлын хувьд дээшилсэн, гоо өдгсөлнтэй болсон. Эргээд нөгөө залуу ч гэсэн араас нь гүйсэн. Тэрний хажуугаар гэхдээ сайн хүн гарч ирсэн байхгүй юу? Тэр сайн хүнийг тэр хүн өмнө нь харж чадахгүй байсан. Яг нөгөө залуугаа ингээ өөрчлөн гэж бодоо итгэл хичээгээд байсан. Тэр хүнд бүх энерги нь явж байгаа байхгүй юу? Тийм учраас зөвхөн тэр хүнийг л харж байгаа, өөрийгөө ч харахгүй байгаа байхгүй юу? Дараагийнх дээр нь болохоор тэр хүн өөртөө бүх энерги зарцуулсан. Тэнгүүт тэр хүн өөрөө энергиэрээ дүүрээд эхлэхээр өөртөө байгаа сайхан бүхнийг олж харж байгаа. Нэгэн зүйлд татагдах,
ямарваа нэгэн зүйлд донтоно гэдэг нь өөрөө хамгийн том аюул. Тэгвэл яг яаж донтолтыг зогсоох ёстой юм? Зовлонг бага мэдрэхийн тулд донтохгүй байх хэрэгтэй. Донтохгүй байхын тулд альва нэг зүйлд те баяртай гэж хэлж сурах хэрэгтэй. Би өнөөдрөөс өөрийнхөө те энэ өнгөрсний хаалгыг хаачи. Намайг хүндэлдэггүй хүмүүст окей, бай бай. Тэгвэл хэрхэн яаж юмыг явуулж сурах хэрэгтэй юм бэ? Хэрхэн яаж баяртай гэж төгсгөж сурах хэрэгтэй юм бэ? Хэмэл төсөөлөл үүсгэхээ зогсоох. Йой, тэр залуу надад үнэхээр хайртай байсан. Тэр гэхдээ ингээл өөрчлөгдөжүүл яг болно. Тэр залуу анх надад ингэж бүх сэтгэлээ гаргадаг байсан юм чинь ингээд өөрчлөгдөж байх л та. Яг ийм. Тэр залуу анх гаргаж ирсэн сэтгэл нь маск байсан бол яах вэ? Маадгүй тэр эмэгтэйгийн анх гаргаж ирсэн сэтгэл нь маск байсан бол яах вэ? Тэр би яг юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр тархичин автоматар юмыг төсөөлдөг. Яад гэвэл чи зовлонг мэдрэх гээд шүү дээ. Зовлонг мэдрүүлэхгүй тулд тархичин автоматар окей. Чи тэгвэл ингэ төсөөллөө ашигла те. Чи төсөөллөөрөө энийг ингэ хаачих бүх зүйл боломжтой гэд ингээд одоо төсөөллөө ашиглаж жагаад чи өөрчлөх боломжтой гэд гаргалгааг ингэ олчих. Гэт тархичин автоматар тэгж ажилладаг байхгүй юу? Тийм учраас төсөөлчин хитрхийн өндөр түвшинд ажиллаж эхэлдэг. Төсөөлчин ажиллаад эхлэвэл үйлдэлчин ихсэж эхэлнэ. Үйлдэлчин ихсээд ирэх юм бол чи тэр хүнд улам донтож эхэлнэ. Чи тэр хүнд улам донтчих юм бол чиний бүх зүйл чинь тэр хүнээс хамааралтай болоод чиний бүх энерги чинь тэр хүн рүү төвлөрч эхэлнэ. Чиний бүх энерги чинь тэр хүнд төвлөрч юм бол чи хоосон болоод эцсийн үр дүнд тэр хүн чамайг хүссэн үед чинь аз жаргалтай байлгадаг, хүсээгүй үедээ уйлуулдаг, гомдоодог, гуниглуулдаг, заримдаа бүр хөхмээр хүртэл санагдуулдаг. Тэгэхээр хизээч бити энерги хин нэгэн хүнд аваачиж тавиасаа. Хизээч бити төсөөллөөрөө те тэр хүний зөв болгож бодоосаа. Бодит зүйлийг боддоор харах нь чухал. Окей, тэр хүний үйлдэл ийм юм байна. Анх тэр хүн надад сайхан ханддаг байсан. Гэтэ одоо тэр хүн надад яаж хандж байна? Сайхан хандахгүй байна. Тэгэхээр яагаад сайхан хандахгүй байгаа юм? Яагаад гэл анх энэ хүн намайг найрхал сайхан хандчихсан байгаа байхгүй юу? Тэрнээс биш тэр хүн анханасаа ийм хүн байсан бол те цаг хугацаа явах тусам харилцаа нь сайжирна үстэй. Цаг хугацаа нь явах тусам мөн цэн нэмэгдэнэ үстэй харилцааны. Тэгтэл нэмэгдэхгүй бууралах юм бол окей биш байна. Үр дүнд нь хит их төвлөрөхөө болох. Бид нэр анханасаа л ямарваа нэгэн зүйл дээр хараал те. Окей, энэ хүн яг л миний ирээдүйд байх хүн. Бити дурлалын үе шатн дээрээ тэгж бод. Бити хүн болгоныг энэ хүн миний ирээдүйд байх хүн. No. Энэ дэлхий дээр зөндөө олон хүмүүс байгаа. Тэр хүн дундаасаа чиний ирээдүйд байхын төлөө чиний төлөө юу хийж байгаа? Тэр хүн л өөрөө сонгогдож үлдэх хэрэгтэй байхгүй. Чи ч тэр хүнийг сонгодог юм биш. Яг үнэндээ. Тэр хүнийг юу сонгодог вэ гэхээр цаг хугацаа сонгодог. Чиний хамгийн хүнд хэцүү үед чинь хань болж чадах хүн мөн үү биш үү? Хамгийн хүнд хэцүү үед чинь хань болж чаджал окей. Цаг хугацаа те чам ингээд энэ хүнийг сонгоод энэ хүн үлдсэн насаа чамтай хамт байлгаж чадах юм байна. Энэ хүн чамайг дэмжиж урамшуулж чиний хамгийн гонигтай зовлонтой үед чинь түшиг болж чадах юм байна. Тийм учраас энэ хүн чиний заяаны чинь хайн юм байна гэж цаг хугацаа амьдрал сонгодог болохоос биш чи нэг сонгоол те. Энэ залуу ийм юм байна, энэ эмэгтэй хөөрхөн юм байна, ийм тийм гэд ийм биш. Тийм учраас хитрхи хиймэл төсөөл яагаал тархиндаа цэцэрлэг түрээлээ ургуулаад вау тэр эмэгтэй л миний мөрөөдлийн, тэр залуу л миний мөрөөдлийн, тэр хүн л яг миний гэл ингэх тусмал чи тэр хүнд бүхнээ зориулж өөрийгөө алдаж эхэлж байгааг шинж тэмдэг. Өөрт байхгүй зүйлтэй биш байгаа зүйлтэй талрах. Бид нэр одоо ганцаараа байсан ч гэсэн окей, сингл байсан ч гэсэн бид нэр аз жаргалтай байж болно шүү дээ. Бид нэр сингл байсан ч бүх энерги өөртөө зарцуулж байна. Тийм учраас бид нэр ямарваа нэгэн хүн санаа зовхгүй байна. Энэ хүн намайг ингэж гин, энэ хүн намайг тэгж гин, энэ хүнд би тэ яг яах вэ? Энэ хүн надад гомдсон би яаж аргадах вэ? Ерөөсөө ийм олон юм санаа зовхгүй. Ганц би байсан ч ганц биеэсээ аз жаргалыг мэдрэх хэрэгтэй байхгүй юу? Эн чин бүртээ үнэхээр чиний өөрийгөө дээшлүүлэх, хөгжүүлэх цаг хугацаа. Тэгтэл би ганц би хүмүүс гоё маа, хостой юм аа, гэр бүлтэй юм аа, аз жаргалтай юм аа, би л ганц би гэл ингээл яваад тахтсан. Чиний амьдрал чинь бүр хог болно. Чи тэгэл буруу хүнээ сонгоно. Тийм учраас би яг юу гэж ярих гээд байна вэ гэхээр байгаа зүйлдээ талрах. Хэрвээ чамд найз залуу байгаа бол окей. Яг тэр харилцаагаа мэдэр. Хэрвээ чи ганцаараа байгаа бол окей. Ганцаараа байгаа цаг хугацаагаа өөртөө зарцуул. Окей. Хин нэгэн чамаас илүү амьдраад байгаа юм шиг, чамаас баян юм шиг, чамаас хөөрхөн юм шиг, чамаас мундаг юм шиг, ухаантай юм шиг. Тэ тийм харагдаад байвал бай. Миний цаг хугацаа ирнэ штэ. Одоо би гоё өөрийнхөө цаг хугацаанд гоё штэ. Өдөн бусдад биш өөртөө донд. Энэ бүр хамгийн чухал хэсэг нь.
Бид нэр ямар нэгэн харилцаанд ороод нөгөө хүндээ донтож эхэлдэг. Би лав тийм байсан. Бүр ингээд нөгөө хүндээ амар их зүйл зориулах гэж хичээдэг. Нөгөө хүнийгээ тэ яаж байгаа сэтгэл санаа нь ингээд хямарчих юм болов одоо стресстэй байгаа болов асуудалтай байгаа болов би амар их цаг заавал тэр хүнд зарцуулдаг. Айгүй их тэр хүний тэ асуудлыг нь хүртэл шийдэх гэж оролцдог байсан. Зөрүүлээд тэр миний хувьд яг юу гэж бодогдож эхэлсэн мэхээр окей. Энд чинь эмэгтэй хүний шинж чанар биш юм байна шүү дээ. Яагаад би тэр хүний асуудлыг шийдэх гаргалгааг нь олж өгсөн. Тэр хүн өөрөө асуудлаа шийдэх ёстой шүү дээ. Би зүгээр л энэ хүнийг тэ асуудлаа шийдэж чадахт нь дэмжлэг үзүүлэх ёстой болохоос би гаргалгааг нь олж өгсөхгүй юм байна. Тэгвэл би өөрийнхөө л асуудлыг шийдээд явъя. Зүгээр л өөрийнхөө бодлыг өөрчилж эхэлсэн. Тэгээд тэр нь юу вэ гэхээр би хүнд энерги өгөхөөс илүү өөртөө би төвлөрүүлэх нь хамгийн чухал юм байна. Би өөртөө төвлөрүүлж эхлэх юм бол надад төвлөрч байгаа хүмүүсийг татаж эхлэх юм байна. Хэрвээ би хүнд төвлөрөх юм бол миний энерги зүгээр л тэр хүний хувьд үн цэнэгүй хог болоод дуусна. Яг тодорхой хэмжээнд нөгөө хүндээ ямарваа нэгэн зүйл зарцуулах ёстой ч гэсэн би хитрхи их бити бүх зүйлээ зарцуулаасаа л гэж хүсэж байгаа. Тэрний оронд тэр бүх энергээр гоё өөрийгөө дүүргээсэй. Ер нь бол харилцаа, хайр гэдэг чинь тэ би биенийхээ цагийг булаацалтах биш. Би биенийхээ амьдралаар амьдрах биш. Зүгээр би бинийгээ дараагийн төвшөнд хүртэл илүү сайн хувилбарыг нь бүтээхэд туслалцаа буюу хань болж үлтгэл хамгийн чухал юм шиг санагддаг. Жижиг зүйлийг ч томруулахгүй ингээ бүхэлд нь харах хэрэгтэй. Одоо гунигтай байгаа бол гунигтай байгаа мэдэр. Гэтэ ингээл чи ертөнцийн төв юм шиг. Чи гуниглангууд ертөнц тэр чигээрээ гуниглаад байгаа юм шиг санагдаж болохгүй. Ингэж санагдаад эхлэх юм бол окей. Би гунигтай юм аа, амьдрал гунигтай юм аа, хорвоо дэлхий гунигтай юм аа. Би энэ дэлхий дээр хамгийн гунигтай хүн шиг мэдрэмж авч байна. Гэл улам бүр өөртөө гунгийг цуглуулаа л гэдэг. Гунгийг цуглуулах юм бол аз жаргалгүй мэдрэмж нэмэгдээд, аз гүйтэл нэмэгдээд, тэгээ боломжууд ч хаагдаад чам руу гарч ирж байгаа бүх зүйл асуудал шиг харагдаж эхэлнэ. Тийм учраас чи зүгээр л нэг ертөнцийн жижигхэн цэг штэ. Чи тийм том зүйл биш байхгүй. Дэлхий дээр зөндөө олон хүмүүс байна. Тэр бүх хүмүүс дундаас те зөндөө гунигтай амьдарч байгаа маш их аз жаргалгүй мэдрэмжийг мэдэрч байгаа тэгсэн мөртлөө окей би энэ бүхний ард гарна гэж инээж байгаа тийм хүмүүс маш их байгаа. Тэгтэл чиний асуудал юу юм бэ? Хэдэн жилийн дараа чиний асуудал юу ч биш зүгээр л инээдэм юм шиг санагдана зү. Нэг хүнээс болоод уйлал хэдэн жилийн дараа ямар санагдах юм? Окей тэ гэл инэн штэ. Тэгэхээр бити асуудлаа амар том төв болгоол гэл би хүмээрээ бити тэгээрээ амьдрал чинь айгүй үнцэнтэй. Чи амьдралыг хүсэлт диваажан аль эсвэл хүсэлт хам болгож хувиргаж чадна. Тэгэхээр энэ нь чиний сонголт. Чиний тархины сонголт. Одоо би та бүхнийг нэг дадал зуршлыг өөртөө сулгаасаа гэж хүсэж байна. Энэ дадал зуршил нь яг юу вэ гэхээр өөрийгөө хайрлах, өөртөө бүх энергийг татах, өөрийгөө аз жаргалтай мэдрэмжээр дүүргэх. Тэр нь бодлоо өөрчлөх, сөрөг бодлыг авч хаях. Би шийдвэр гаргалгүй хамгийн сайхнараа хичээх болно. Бити шийдвэр гаргах гэж, бити салах гэж, бити яар, юунд ч бити яар, юунд ч бити зов. Зүгээр амьдрал чамд бүх боломжуудыг өгнө, бүх аз жаргалыг өгнө. Чи зүгээр л би азтай гэж байж ах хэвээр. Би азтай, би үнэхээр азтай хүн шүү. Яаж те би ийм азтай байдаг байна. Миний амьдрал ийм сайн сайхан хүмүүс гарч ирдэг. Би үнэхээр азтай юм а. Миний амьдралд ийм сайн сайхан боломжууд учирдаг. Вау. Эртэн миний энерги надад хамгийн сайн сайхан бүхнийг татна. Угаасаа чиний энерги чинь гэрэл шиг цацардаг. Өрөөнд донд те хав харанхуй байлаа гэж бодоход чи ороод ирэхэд л тэр өрөө гэрэлтдэг. Чи ороод ирэхэд л тэр хүмүүс вау ямар гоё залуу вэ, ямар гоё эмэгтэй вэ гэж хардаг чамайг. Чи ороод ирэхэд л тэр бүх хүмүүсийн те сэтгэлд нь аз жаргал инээмсэглэл тодордог. Яг тэрэнд итгэх ёстой. Гуравт нь юу ч тохиолдсон бүх зүйл миний сайн сайхны төлөө бий болж байгаа. Мэдээч штэ. Асуудал гэж байхгүй. Чи асуудлыг асуудал гэж харсан цагт л тэр асуудал байх болно. Тэрнээс биш асуудал юм шиг харагдаж байгаа зүйл чинь зүгээр л боломж. Зүгээр л чамайг хамгаалж байгаа хамгаалалт. Зүгээр л чамайг энэ замаар яваад хэрэггүй. Энэ зам чамайг шархлуулна. Энэ зам чамайг зовоно. Тийм учраас би энийг чи ингээ бүтэхгүй болгоод өгье. За чи энэ замаар яваад үз. Энэ зам чамд амархан замыг авчирна. Энэ зам чамайг аз жаргалтай байлгана. Тийм учраас би чамд боломж шиг тавиад өгье. Энд чинь л яг амьдрал байхгүй. Тэгтэл чи чамайг хамгаалж байгаа замыг яа энэ яагаад бүтэхгүй байгаа юм л би үнэхээр асуудалтай амьдралтай юм аа. Би үнэхээр гунигтай юм аа. Би яагаад ийм асуудалтай юм бэ?
Үгүй штэ. Тэр чамайг хамгаалж байгаа байхгүй юу? Чамайг хамгаалж байгаа зам гэдэг чи итгэх ёстой. Өрөвтөн би юу ч шүүхгүй. Гэтэ шүүмжлэхгүйгээр бүхнийг байгаагаар нь аз жаргалтайгаар хүлээж авна. Юу ч шүүмжлэх хэрэггүй. Чиний төлөө хэлж байгаа ямарваа нэгэн хүний муулж байгаа үг хүртэл чиний сайн сайхны төлөө л. Ямарваа нэгэн хүн намайг басж байгаа юм бол окей, баярлалаа. Би хангалтгүй гэдэг мэдэрсэндээ баяртай байна. Яагаад гэвэл би төгс биш шүү дээ. Яагаад би төгс байх ёстой юм? Хүн болгон л төгс биш. Би төгс байж байгаа юм бол амьдрал хэтэрхий утгагүй шүү. Тийм үстэй. Тэгэхээр би алдчихэж амьдрал илүү аз жаргалтай юм шиг харагдаж эхэлнэ. Би төгс биш байж аж би амьдралын аз жаргалыг олж харна. Тийм учраас яагаад төгс байх ёстой юм? Хэрвээ намайг муулвал окей. Сонирхолтой юм. Баярлалаа. Ийм өнцгөөс харж агаад. Гэтэ би хичээнэ. Өөрийнхөө хэмжээнд. Энэ бодол хүнийг маш амар тайван бөгөөд аз жаргалтай байлгадаг. Яагаад гэвэл чи юунд ч донтох хэрэггүй, юунд ч донтох шаардлагагүй. Чи хүссэн бүх зүйлээ бай. Энэ надад тохирохгүй юм байна. Гэтэ би явуулъя. Чиний яриа чи надад таалагдахгүй байна. Бай. Чи надад таалагдахгүй байна. Окей. Ойлгомжтой. Намайг муулсанд баярлалаа. Өөрийгөө харууллаа. Асуудал гаргаж ирсэнд баярлалаа. Энэ асуудал биш шүү дээ. Миний муухай бодол те. Бай. Намайг шархлуулж байгаа хүн ч гэсэн уучлаарай. Чи миний стандартад нийцсэнгөө. Бай. Тэгэхээр бүх зүйлийг явуулж сурах нь амьдралыг ч аз жаргалтай болгоно. Өөрийнхөө төлөө хариуцлага хүлээх ёстой. Чи амьдралдаа юуг байлгах, чи амьдралаа те юунд оруулах, юуг хүртэх, юуг мэдрэх тэр бүгдсэн бүгдээрээ чиний сонголт. Тийм учраас би яг юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр зүгээр л явуул. Таалагдахгүй бол явуул. Таалагдахгүй байгаа бол орхи. Тэгээд амьдралаа шинэрхэл амьдралд ч маш их боломж гарч ирнэ. Бити явуулахаасай. Яг үнэндээ чи тэр бүх харилцааг явуулаад эхлэнгүүт тэр явуулсан энерги бүгд чам руу дүүрч орж эхэлнэ. Чи бүтэн 100% энергитэй болоход чамд бүх боломжууд татагдана. Тэр хүсэхгүй байгаа зүйлээ явуулж сураасаа гэж би хүсэж байна. За тэгээ миний бичлэгийг үзсэн баярлалаа. Бүгдэндээ love you guys.